Залуу зохион бүтээгч 2016 төслийн багийнхан 1-р шатны шалгаруулалтаа холбооны бүгд найрамдах Герман улсаас үргэлжлүүлж байна. Герман оронд аялахаар ирсэн хүмүүсээ зорж заавал очиж сонирхож үздэг түүх соёл байгалийн олон сайхан дурсгалт газрууд байдгаас хамгийн их сонирхол татах нь Кологны цогцон дугна. Германы уран байдлын гайхамшиг дурсгалын төгс илэрхийлэл болсон энэ дугна дэлхийн хамгийн өндөр дугнуудын томц юусаар багтдаг. Готик хэлбэрийн энэхүү барилгыг анх барьж эхэлсэн цагаас хойш 600 жилийн дараа буюу 1880 онд дуусгасан гэдэг. Хэдийгээр хэдэн зуун дамжиж баригдсан боловч хийц хэлбэр нь 1248 онд зохиосон анхны инженерийн төлөвлөлтөөс эрдөө гажаагүй гайхалтай. 1996 онд Кологны цогцон дугна ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өв бүртгэгдсэн байна. Ерөнхийн нэг юм блокуудыг үүсгэчихэд блокн дээр энэ чулуу зуралтын технологи гэдэрт гартаа орсон л баг хийж ирсэн байна. Үнэхээр яг тухайд энийг яаж зорж ирсэн юм. Энэ бол цутгал биш байгаа. Зуралтаар болсон. Дандаа ийш бол хөнгөн зуралтай, ийш бол босоо зуралтай байсан. Тэр энэ квадрат шууд залгаал хийсэн шүү. Геометрийн зөв төрсөн хийцээ бол энэ асар. Өндөр төгтний түүхэнд бол яг ийм барилга ингээ бариад үлдээм гэдэг том соёл. Тэгээ хамгийн гол ингээ шуушуулныг хийн гэдгээр ингээ үзүүлж байгаа. Маш нарийн. Энд одоо нэг баг. Уул ийш орсон бол их гоё. Одоо энэ байгаа энэ шилний цаанаас нар тусгатаа тогтсон. Тийш өнгөнүүд улаан агуун цэгийн хаац. Одоо энэ нэр дээдл давхар хүртэл явж байна. Манай шүүгчдийг өнөөдөр Гётинген хотын оюутан залуус хүлээж байгаа. Ингээд их орондоо нэвтрүүлж хэмсэн гэсэн тэр л шин санаа шийдлээс хиний бүтээл чухам дараагийн шатанд тэнцэхийг хамтдаа сонирхъя. Оюунлаг хөдөлмөрч бүтээл залуусыг дэмжигч залуу зохион бүтээгч 2016 холбооны бүгд найрамдах Герман улсын Гётинген хотоос та бүхэнтэй мэдчилж байна. Яг одоо бид Жорж Августины нэрэмжит их сургууль дээрээс нэвтрүүлгээ та бүхэнд хүргэж байгаамаа. Намайг Дамдангийн Шарал сүрэн гэдэг. Би хөдөөж их сургуулийг 2015 онд төгссөн. Би одоо магистрант. Тэгээ хөдөөж их сургууль болоод хөдөөж яам. Одоо ойлоо Нэмбургийн практик сургалтанд доолуулаа ирж одоо 6 сарын дадлага хийхээр ирсэн байна. За бид нар бол 6 сарын хугацаанд бол дадлага хийх явцдаа одоо тухайн нэг айлд байгаа. Тэр айлуудтай тухайн одоо айл нэг гишүүн шиг л амьдрна. Миний хувьд бол нэг одоо 140 өхрийн тийм фермертэй айл очсон. Германд бол каре гэдэг төрдөг нэг дугуйтай тэргийг бол каре гэж нэрлэдэг. Тэгээд энэ карег арай боловсронгуй болгоод тэгээд тухайн одоо ажиллагааг нэрэ хөнгөвчлөх талаараа манай багийнхан бол харилцаж одоо хийсэн. За тэгэхээр карегаар яаж ашигладаг вэ гэхээр ерөнхийдөө өхрийн доор тавих сүрэл буюу тижээлийг түрээд өхрийн доороо бол авиж тавьдаг. За энэ ч бол машин орох боломжгүй учраас дан каре буюу төрдөг тэргээр авиж ажилтнад нь хөмөрч хасгах байдлаар бол 1-2 өхрөнд бол нэг карег тавьж өгдөг байгаа. Энийг бол дараах байдлаар миний болон манай багийнхан бол амарчлах, хөнгөвчлөх аргыг одоо боловсруулсан байгаа. Манай каре бол өөрөө хаалгатай хажуудалтай. Тэр хаалганых нь онгой. Хаалга онгойхгүйд одоо хүний түрээд явж байгаа хооронд дугуунаас эргэлт аваад дамар хажууд чи эргэх юм. За энэ эргэсэн эргэлтийн хүчээр дээр нь байгаа сүрэл буюу мөн тижээлүүд хажууд тишээ унах байдлаар өхрний доор дэвсэгдэнэ тавигдана гэж ойлгож байна. За энэ кинематик схем нь байна. За кинематик схемийн зурагтай ингэ дугуунаас энэ чи одоо араан дээр эргэлт ирнэ. Урагшаа явж байгаа эргэлт. За тэр эргэлтийг бид хажууд тишээ эргэлтээ зүрх хараагаар хийж өгсөн шийдэж өгсөн. Зүрх хараагаар шийдээд өгөхөд тухайн дамрыг хажууд тишээ эргүүлэх, тухайн одоо сүрэл хижээлийг унгаах тийм зорилготой хийсэн байгаа. Энгийн каретэй харьцуулах бол миний хийсэн шинэ каре юугаар илүү гэдгийг нь бол энгийн параметруудаар харьцуулан үзүүлсэн байна. За энэ дээр бол өндрийн хувьд бол нэмэгдсэн. За уртын хувьд бол 10 см-аар тэр карегийнх нь өргөнийг эвдэлгүйгээр 5 см-аар нэмээд за өргөн нь болоод суурийн уртуудыг нэмж өгсөн. За багтаамжийн хувьд бол яаж өөрчлөгдсөн бэ гэхээр 2 дахин шахуу 0.22 м3 байсан бол 0.42 м3 болон одоо ийм хэц гарсан байгаа.
За тэгээд 42 болгоод нөгөөд чинь томруулсан. Тэгээд дээр нь канер нэмээд хийжтэй тэгэхээр жин аль зэрэг нэмэгдэх бол. Нөгөөд хуучин байжсэн ачааг байсан чинь дотор талын юм игээд нэмэгдэхдээ нэлээд нэмэгдчихэл таарах гэдэг тийм. Жинийг бол багаар тооцоолж байгаа. Одоо хуучин байгаа карагаас бол 15-аас 20 кг-аар л нэмэгдэхэл тийм тооцоод байна. Тийм тэгтэл одоо тэр дотор эргэж байгаа канер чинь нийт талбайгаар ингэ ирэх үү? Одоо чи дээрээс зураг нь харагдахгүй л байна л да. Одоо энэ дээр байна шүү дээ. Дээр нь одоо тэр байна шүү дээ. Тэр чи доотлогоо яг тавцсан бүгднийг бүрхэхээр юм уу? Үгүй бол тэр яг хаалтныхаа өргөний хэмжээтэй байх юм уу? Хаалт бол ийш нөө одоо 20 см онгоно гэж тооцоолж байгаа. За тэгэхээр энэ канер маань ташуу хийхдгийн дээшээ. Тий ташуу хийхдээ шууд хатгаа биш. Ташуу болгоор нэг эсэргүүцэл нь багасаад унгаах одоо эргүүлэх. Тэр доор суул хэрэггүй зай үлдэх нэ тий. Тийм. Тэгээд бас нэг дутуу тайлбарласан нэг юм байна. Тэр дээр юу гэхээр эн чинь дугуй хэрэгж байгаа байнгын эргэлттэй байгаа юм. За тэгэхээр тэрийг яаж шийдэх вэ гэхээр энэ голыг хөдөлгөөр хийж байгаа. Тэгэхээр эн чинь салгачдаг гэсэн үг. Тий, эн чинь салгадаг. Эн чинь одоо эсэргүүцлийн бүрштэй ч юм уу тийм ээ. Тэр бүршийг ялан дийлэх хүчээр энэ хоёр зүрх арааг л хооронд нь салгаж байна. Тий. Тэр канер дээр ерөнхийдөө сүрлээ унахын тулд дээшээгээ шүдтэй юу те. Наадвал чинь наадхаа юугаар хийнэ гэж бодож байна. Шууд ташууд нь босоо одоо нэг полимер материалаар хийдэг юм гэж боддог. Тэгээ ард талд нөгөө нэг бүрш юм ирзэн дийлэгчдэр энэ ч нэрэхгүй нэг бүршэн дийлээд ийшээ гараад ирэхгүй босох. Бүршээр явах гэж байгаа юм. Тэгэхээр энэ сүрлээ материалыг эргүүлээд ороогоод байхгүй юу? Эргүүлээд ийшээгээ цацах юм яг ийшээ өмдсөн тэрэгзрийнхаа замлуу цацаад байхгүй хаа. Сүрлээ хэмжээ бага шүү дээ. Ийм орогдох хэмжээтэй юм шүү дээ. Тий, баг ингээд баг гэрчсэн юм. Гэрчсэн сүрлнүүд байв. Цацагт нь гайгүй юу? Гайгүй. Тэгээд энэ хаалгыг нь бол ингээд ташуу хийж шууд унах уналтаа. Яг онгоолт нь шууд тоошо ташуу болчихроос энэ шинэ унахгүйгаа шууд хаалган дээр гулцаж унах тийм. Тэгэхээр миний хувьд харин тэр утгаараа санаад байна л да. Ялангуяа одоо яг энэ дээрээс ирж байгаа эрмэн хэсэг чинь тэр тавцан руу залах хэсгийг энэ хоёрын заагаар чи юм чигж штэ тий. Тэр хэсэг яах вэ? Буцаагаал хураагаал татах байлгүй дээ. Тэг явж ясныгаа хойшоогоо тэгэл гаргаал ахаал явах байлгүй дээ. Миний ойлгож байгаагаар бол фикси дугуй шиг арайш тэгж хийхгүй. Тэр талаар хийх явцдаа шийднэ. Шиж үзэж байгаад л одоо болно. Эсрэгээр би зүгээр ийм санал хэлэх гээд байгаа. Яг одоо эн чинь ингээд ер нь иргэдэг механизм канер гэдэг чинь өөрөө нэлээд тэгээд дээр нь эн чинь ажиллагааны явцад дээр нь ачаал ирээ тавьсан байхад улдаар эргүүлнэ штэ. Зүгээр чи юм ташуун бол энэ дэр зүгээр доороос нь тоншоод вибратороод ер нь бол хөндөвшөр унчихгүй. Нэгэнт л ингээд савж шидэхгүй тохиолдолд зөвхөн савнаас унах гэж байгаа шүү дээ. Тэрийг бол зөв энэ иргэдэг байвал илүү хурдан болоо гэж төсөөлөлөд бидний одоо боц шийдэл нь бол одоо энэ гарсан байна. За шүүгч цаг жавхлан наадах чинь ачаал нэмэгдээд эргээ явах дээр жоохон зэрэг бахан зүгээр буцаад ирэхэд яаж ирэх үү гэж буцаад ирэхгүй ч гэж болно шүү дээ. Яг ингээд энэ хэсэг дээр жоохон дутуу бол буцаад ирэхдээ ундгал нэ араач нэг зэрэг буцахтаа ирэхгүй гэж болно шүү дээ. Татхад жөлөөтэй арихгүй уушаага явуулж байна. Тэрийг нийцээд уршаад үз зүгээр тэр канер дээр яг янз бүрийн материал ашиглаж болно. Зүгээр ингийн жижиг канеруудыг ашиглаж болно. Бэлэн ийм канерууд байж байгаа шүү дээ. Одоо ингээд мань тэр хийж байна. Олон дахин хийхэд хэцүү учраас тий. Сайн симуляц хийж байгаа л загвараа гидсэн байдлаар хийхгүй бол бас цаг алдах үе тий. за ингээд шүүгчдийн үнэлгээ гарч Рокки Бальбао болох уугүй гэдэг төхөөрөмжийн үнэлэлт өгнөлт гарна. Нэг улаан гэрлэг ногоон гэрэл. За баяр хүргэе шарва. Хоёрдугаар шатнд бүгдээр онлайнаар иргэд уулзцай бүтээл санаагаа ферм дээрээ хэрэгжүүлээд бас амьдч байгаа гэр бүлтэй хэрэгтэй зүйл үлдээгээрэй гэж хүсье. За баярлалаа. Баяр хүргэе. Манай Göttingen дахь зохион бүтээгч уралдаан маань номын санд явуулж үнэхээр дүүрэн алга ташил бэлгэлж чадсан гол уучлаарай. Зүгээр ихтэй бас гоё байна. Дотор болсон үйл явцаас өөрийнхөө чиний хүлээлт ямар байсан? Тэгээ дотор юу болж өрнсөн тухай чиний сэтгэл ямар вэ? Дотор бол бас халав маань. Шүүгчтэй л өөрийнхөө одоо бүтээсэн багийнхаа одоо санааг бүрэн гаргаж бас сайн чадсангүй. Гэхдээ бас тэнцээ гараад ирсэндээ бас баяртай байна. Дараагийн шатнд юуг анхаарч яаж оролцох вэ?
дараагийн шатн дээр илүү бүтээл болох тал дээр анхаарч харилцаа гэж бодож байна. Тэгээ бас энд ирсэн 7 оюутнуудын зүгээс би өөрийнхөө биеэр бүгдээрээ сайн байгаа шүү. Интернет энэ төр холбогдож чадахгүй байгаа ч гэсэндээ бүгдээрээ сайн байгаа, бүгдээрээ сайн сууж байгаа гэж эцэг эхчүүд нь хандж хэлмээр байна. Баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа.